хүүхдүүдээ өнөөдөр бид луучингийн чиглэлийг сурна. Хүүхдүүдээ хойд зүгийг англиар north гэдэг. Өмнөд зүг бол south, зүүн зүг бол east, харин баруун зүг бол west. Хүүхдүүдээ зүүн хойд зүг бол north east, баруун хойд зүг бол north west. Хүүхдүүдээ зүүн өмнөд зүг бол south east, мөн баруун өмнөд зүгийг south west гэж хэлдэг ах. Багш нь та нарт нэг зүйл хэлье. Аливаа зүйлийг дээрээс нь харсан байдлаар тоймлон зурж болдог. Үүнийг план зураг гэж нэрлэдэг юм шүү.